Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардчилсан намын бүлгээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засагдаргаас гаргасан нийтээр дагаж мөрдөх тогтоол шийдвэрүүд хөрсөн дээрээ хэрэгжих боломжгүй цаас болон хувирч нийслэл засаглалын хямралд орлоо гэж мэдгдлээ. Тухайлбал 2017 оны 1-р сарын 1-ээс зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдснөөс эхлэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засагдаргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрүүдийг иргэн аж ахуй нэгж биелүүлээгүй тохиолдолд ямар арга хэмжээ авах тугай хууль тогтоомж байхгүй болсон. Түүнчлэн автомашины ажилтны 17 компани лэхэд үйл ажиллагаа нь тодорхой бус орлого болон ажилтны нэгдсэн мэдээлэл байдаггүй зэргээр иргэдийг удаадаараа хохирож байгаа. Тиймээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засагдаргаас гаргасан шийдвэртэй холбоотой хууль эрхцэн зохицуултыг боломжсоргүй болох саналыг гаргаж байгаа гэлээ. 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдсөн зөрчлийн тухай хууль болон захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бол өнөөдөр бид нар хууль зүйн сайдад хүргүүлж байна. Мөн бид нар хууль зүйн сайдад тухайн үеийн хууль зүйн сайдын 2015 оны А109 гэдэг тушаалаар батлагдсан автомашин ачиж зөөл шилжүүлэхтэй холбогдсон журмыг өөрчлөх саналыг бас хүргүүлж байгаа. Энэ журам маань бас энэ аж ахуй нэгж байгууллагуудын ил тод үйл ажиллагаа хариуцлагыг сайжруулах шаардлага байгаа учраас иргэд автомашина ачуулсан тохиолдолд таана хандахын, хэн ачсан, хизээ аччихсан, ямар журмын хашаанд байгаа юм бэ гэдэг нь их ойлгомжгүй байгаа. Тэгэхээр төрийн бүх үйл ажиллагаа ил тод иргэн болгонд ойлгомжтой тэгш байх ёстой. Энэ байдал бол алдагдсан. Түүнчлэн нийслэлийн хүүхдүүдийн 98% нь хөгжүүлэх анхаарах бодлого дутагдж байна гэж ардчилсан намын бүлгээс үзэж байна. Тухайлбал нийслэлийн хүүхдүүдийн авиасыг хөгжүүлэх чиглэлээр төвийн 6 дүрэгт 98 сургалтын төв ажиллаж 2976 хүүхдийг хамруулж байна. Энэ нь нийслэлийн хүүхдүүдийн ердөө 2% юм а. Түүнчлэн хүүхэд хамгааллын чиглэлээр 12 төрлийн үйлчилгээ явуулж ердөө 6740 хүүхэд хамруулсан байна. Энэ мэтээр хүүхдийн хөгжил хамгааллын бодлого хэрэгтэй байна гэж үзэж байна. Одоо 17 оны байдлаар хүүхэд гэмтэл осолд өртөх мөн төлөгдөлд өртсөн хүүхдийн тоо 2525 байгаа. За зам тээврийн осолд орсон хүүхдүүдийн тоо бол 17 онд нэмэгдсэн байгаа. За нийт 685 хүүхэд осол гэмтэлд өртснөөс одоо 58 хүүхэд нас орсон байна. Одоо энийг бол бид одоо дайн самуунтай улсаас аюултай нөхцөл байдалд одоо үүссэн байна манай нийслэл гэж үзэж хүүхдүүд амьдарч байгаа энэ нөхцөл байдлыг одоо анхаарах зайлшгүй нөхцөл үүссэн байна гэж үзэж энэ хүүхдэд ээлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр одоо шаардлага тавьж ажиллаж байгаамаа. Заван түнчлэн агаарын бохирдлын эсрэг олон төслийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. За гэвч ихэнх нь үндсэн зорилгоос хазааж байгаа учраас үр дүнгийн үнэлгээ хийх шаардлагатай гэж ардчилсан намын бүлгээс мэдэгдсэн юм а.